Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээлээр уртыг хэмжих хичээл үзэн. За мөн бид нэр өмнө үзсэн уртыг хэмжигдэхүүн дээрээ нэмээд шинэ хэмжигдэхүүн үзэхээр байхаа. За уртыг хэмждэг ямар багж байдгийг та нар мэднэ шүү дээ. Баярлалаа хүүхдүүд. За зүйтэй шугам байна. Янз бүрийн метрүүд. За мөн алхдаг метр, өндрийг хэмждэг уртыг хэмждэг багж хүртэл байдаг шүү дээ. За шугамыг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. За шугамн дээрх хэрчмүүдийг сайтар ажиглаарай. Ямар хэмжээтэй юм болоо? За аль нь 1 см, 1 мм, 1 дециметр урттай хэрчим болохыг олоорой хүүхдүүдээ. За зүйтэй багшаасаа төрүүлээд олчихсон гэдэг багш нь итгэлтэй байна. За энэ жижиг хар хэрчим бол 1 мм хэрчим байх нь. За тэгвэл дээдлийнхний зүйтэй 1 см хэрчим байна. За тэгвэл тэр хул хэрчим бол 1 дециметр урттай хэрчим байх нэ. За тэгвэл 1 см нь хэдэн миллиметртэй тэнцвэр байдаг? 1 дециметр хэдэн сантиметр байдаг? Мөн 1 дециметр нь хэдэн миллиметртэй тэнцвэр болохыг тооцоолоорой хүүхдүүдээ. За багшаасаа төрүүлээд тооцоолсон гэдэгт багш нь итгэлтэй байна. За тэгвэл та нар тооцоолсон зүйлээ батлахыг хүсэж байна уу? За тэгвэл бүгд хамтдаа батлая. За тэгхийн тулд багш нь шугамыг ашиглая гэж бодож байна. За 1 см урттай хэрчим байна. Цэнхэр хэрчим байгаа шүү дээ, тийм ээ. За зүйтэй. За энэ дотор хэдэн миллиметр байгаа вэ гэдгийг бүгдээрээ тооцоолж үзье. За тэгхийн тулд бүгдээрээ 1 мм урттай хэрчмээ хэд багтахыг тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Зүйтэй. За тэгвэл эндээс үзэх юм бол 1 см нь 10 мм-тэй тэнцвэр байх нэ. За харин 1 дециметр хэрчимд хэдэн сантиметр багтах юм болоо? За түүнийг бас бүгдээрээ тоолж болно шүү дээ. За тэгвэл 1 см урттай хэрчим байна. Энэ цэнхэр зураас байна. Хэрчим байна. За 1 гэж тоолчихъя. Цааш нь үргэлжлүүлээд тоолъё. 2 3 4 5 6 7 8 9 10. За эндээс ажиглах юм бол 1 дециметр нь 10 см-тэй тэнцвэр байх нэ. За тэгвэл 1 дециметр нь хэдэн миллиметртэй тэнцвэр юм болоо? Үүнийг бас тооцоолж болох уу хүүхдүүдээ? За болно. Бид нэр өмнө нь цэнхэр 1 см дотор 10 хар 1 мм хэрчим багтсан шүү дээ. Тэгвэл бүгдээ одоо үүнийг тоолохдоо 10-10-аар ахиулан тоолж болох уу хүүхдүүдээ? За болно. За эхнийхээ тоолъё. 10. За цаашаа тооллоо. 20 30 40 50 60 70 80 90 100. Зүйтэй. Тэгвэл 1 дециметр нь 100 мм-тэй тэнцвэр байх нэ. За тэгвэл 1 метр хэмжээг заагаарай. За багш нь тэгвэл та нарт дөхөн болгох гэж сундаг метр ашигласан байгаа. За та нар ч гэсэн ойрхон метр байвал өөрсдөө 1 метр хэмжээг заагаарай хүүхдүүдээ. За багш нь та нарт тодруулж харуулъя. Зүйтэй. 1 метр нь юутай тэнцвэр байх нь хүүхдүүдээ? 100 см-тэй тэнцвэр байх нэ. За тэгвэл та нар сундаг метр буюу даван метрийн сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Өөрөөр 1 метр хэмжээг өөрөөр нэрлэж болох болов уу хүүхдүүдээ? За тэгвэл болно шүү дээ. Энэ бүгдээрээ дециметрээр тоолох юм бол 10 дециметртэй тэнцвэр байх нь. За өөрсдөө тоолж үзээрэй. 10 20 30 биш ээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10. 10 гэж тоолоход 100 см-ээр ирж байна. Эндээс үзвэл 1 метр нь 10 дециметртэй тэнцвэр байх нэ. За тэгвэл миллиметрээр тоолж болох болов уу хүүхдүүдээ? Зүйтэй болно шүү дээ.
1 мм, 1 см дотор 10 мм байсан. Тэгвэл 10 хүртэл тоолоход 100 болно. Тэгвэл бүгдээрээ 100-100-аар тоолж болох уу? Болно. 100 гэж тоолж болох нь байна. Ингээд тоосоор 1 метр дээр очиход 1 метр нь 1000 мм-тэй тэнцүү байх нэ. За эндээс үзвэл уртыг хэмжих үндсэн нэгж нь метр юм байна. За хүүхдүүд ширээ ямар хэмжээтэй вэ? За багш нь өөрийнхөө гэрийн ширээг хэмжсэн байна. Ширээнийхээ уртыг хэмжихэд ийм хэмжээтэй байсан. За үүнийг зүйтэй 120 см гэж хэлж байна. Өөрөөр юу гэж ямар хэмжигдэхүүнээр нэрлэж болох вэ? Зүйтэй 1 метр 20 см гэж хэлж болно. Өөрөөр юу гэж хэлж болох вэ? Дециметр оруулан хэлбэл 1 метр 2 дециметр байна гэж хэлж болох нэ. За багш нь ширээнийхээ өргөнийг хэмжсэн байгаа. За манай ширээний өргөн 80 см байсан. За үүнийг өөрөөр юу гэж бас ямар хэмжигдэхүүн ашиглан хэлж болох вэ? Зүйтэй 8 дециметр гэж хэлж болох нэ. За заад зурагт байгаа юмсыг ямар нэгжээр дүрслэх вэ? Зүйтэй эхнийхийг миллиметр, сантиметр ашиглаж хэлж болно. За энэ бичгийн хавчаарыг сантиметрээр хэмжиж болох нь байна. Харин энэ цаасыг бол метрээр хэмжиж болох нэ. За тэгвэл үнийг юугаар хэмжиж болох болоо? Ямар нэгжээр дүрслэх болоо хүүхдүүд ээ? За 1000 метрийг хэр хол гэж төсөөлж байна та нар? Төсөөлөд үзтээ хүүхдүүд ээ. Зүйтэй 1000 метр гэхээр бид нэр энэ төсөөллөөр чинь энэ юу юм болоо хүүхдүүд ээ? За зүйтэй 1000 метр нь 1 км-тэй тэнцүү байх нэ. Өөрөөр хэлбэл 1 км нь 1000 м-тэй тэнцүү. Тэгвэл үүгээр юу хэмждэг байх нь вэ? Километр гэдэг хэмжигдэхүүн нь голчлон зам хоорондох хоёр хотын хоорондох зайг хэмжиж болох нэ. За бид нар тэгвэл уртын нэгжүүдийг үзсэн байгаа. Миллиметр, сантиметр, дециметр, метр гэдэг хэмжигдэхүүнийг мэддгээс гадна өнөөдөр километр гэдэг хэмжигдэхүүнийг мэдэж авлаа. За уртын нэгжүүдийн хоорондын хамаарлыг дэвтэртээ бичиж аваарай. 1 см нь 10 мм-тэй тэнцүү байдаг шүү дээ. Тэгвэл 1 км нь 1000 м-тэй тэнцүү байдаг гэдгийг өнөөдөр мэдэж авлаа. Гэрийнхээ эд зүйлсийн нэрийг нь бичээд хэмжээрэй. Хэмжснээ янз бүрээр тэмдэглээрэй. Жишээлбэл өнөөдөр би ширээний уртыг 3 янзаар тэмдэглэсэн. Ширээний өргөнийг 2 янзаар тэмдэглэсэн шүү дээ. Түүн шиг янз бүрээр тэмдэглээрэй. Багшдаа тэмдэглэсэн зүйлсээ илгээгээрэй хүүхдүүдээ.